За бүрөө би харагдахгүй байгаа юм шүү. Сайн уу? Яасан чамаа хин гэдэг вэ? Залбаа. Золбоо? Ямар гоё нэр вэ? Хэдэн настай вэ? 8. 8 настай. 8 настай хэрч одоо сургуульд явдаг гэсэн үг үү? Тий. Чи тэгвэл гоё дуу, шүлэг мэдхүү? Үгүй. Мэдгүй. Хөө би харагдахгүй байгаа юм шүү. Мөөрөө байхгүй. Чи сая дуу сонссон уу? Нийгэм дуурайд байгаа үз. Тий. Манай мөөрөө гэд найз байхгүй болсон бохгүй юу? Үл үзэгдэгч болсон. Найзаа чи нэрээ дуу шүлэг мэддэг юм уу? Хүй. Хөөх. Сайн уу? Одоо чи битээр шүлэг уншиж өгөхгүй болвол битээр чамааг явуулахгүй. Чи юу гоё юм зүцээ? Хоо тийм биш. Энийг юу гэдэг вэ? Шилээ. Нөгөө нэг цонхны шил шиг үү? Үгүй. Тэгээд ямар шилийн? Нүдний шил. Нүдний шилээ. Нүдний шилийг ингэж нэрлэдэг юм уу? Хөөе залбаа. Чи шүлэг ми дуу шүлэг үзүүлэхгүй, бүжиглэхгүй болвол битээр чамааг явуулахгүй ингээ хонуулна. Ямар уу? Дуу мэдхүү. Золбоо чи тэгвэл шүлэг мэдхүү? Хоёр найздаа нэг шүлэг уушаад өгөөч. Миний хинт хурга. Магнай халдсан зурстай мянган хоньны дундаас би харамгт таньдаг. Мэрс мэлж намайг чиглэлсээр ирдэг. Өн цагаан үстэй. Үстэй түмэн хоньны дундаас Түүнээс хөрхөн амтангүй. Төрсөн хотон дотроо тэр бид хоёр тоглодог. Золбоо. Сая ийм дээлтэй хүүхэд орж ирсэн. Чи тэр хүүхдийг таньдаг юм уу? Тэ Тэр хүүхэд танаа юу вэ? дүү Дүү чи юм уу? хөөе залбаа. Чи ийм их шүлгийг яаж сэжилсэн бэ наа? Дахиад өөр шүлэг бас сэжилсэн биш үстэй. Найзаа. Дуу дуулаад өгчгөө. Дуу дуулахгүй мөөрөө чамаг эндээс явуулахгүй. Жаалууд бид нар гэмэдхүү. үгүй. Олуулаа. Хэрвээ сайхан амьдарч байвал алгааташ Тэш мэдхүү. мэднэ. За тэгвэл хоёр найздаа дуулаад өгч. Хэрвээ сайхан амьдарч явал алгаа таш. Хэрвээ сайхан амьдарч явал Алгааташ. Яасан бэ, найзаа? Амьдарч байвал таш. Чи мартаад байгаа юм уу? Чи энэ доо мэдхүү. Алтан авч хийслээ дээ. Айны шувуу буцлаа да. үгүй. Хүш тэгвэл штэ чи сая миний хин цургын шүлэг үнсэн штэ. Тэрий чи аянд оруулсан дуу идэв штэ. Миний хин цураг магнай галзан зөрөөстэй мянган хоньны дундаас би харамгс таньдаг. Мэрс мэлээд намайг чиглэлсээр ирдэг. Манай мөөрөө гоё дуулж байгаа үстэй. Тий. Миний найз бас гоё дуулна да. Хоёр найздаа нэг дуу дуулаад өгчхүү. Чи хипхоп дуу сонсдгоо? Манай найз гадаад дуу сонсдог юм байл та. Тийм үү? Үгүй. Тэгвэл чи хүүхдийн дуу сонсдог юм уу? Чи юу дуу сонсд юм уу? Үгүй. Ээж аваа хоёр чи машин дидэрдээ ямар дуу сонсох уу? Дуу мэддгүй мөн нэрнгэсээ. Цэцэрлэг чинь заагаагүй юу? Заасан. Тэгвэл дахиад нэг дуу дуулчаач тий. Ичээдэх хэрэггүй.
цэцэрлэг гэдэг чи айл дээр үе. Залбаагийн хувьд айл дээр үе. 3 жилийн өмнөх юм биш үү? Мартсан байлгүй дээ тий. Тэгвэл сургууль ч бас зааж өгсөн л байлгүй дээ. Сургууль доошлуулах заадаг гэж юу? Тийм үү залбаа? Тий. Доошлуулах заад юм уу? Чи яад уруулаа ингэж байгаа уруулаа бутсан юм уу? Уруулж авдаад байгаа юм уу? Уг. Найзаа. Ингэж байгаа? Залбаа. Чи надад шилээ өгч болох уу? Одоо бас авах нь чи бөөрөө. Би хараад үзчихье. Энэ шилэг зүйл би бүр амар хоол харах гээд байна. Угаасаа чам таарахгүй. Хүүхдээ юм харахаараа л зүй авъя гэхин чи. Гой харагдаад байна штий. Шунлын хүүдивэ чи яадаг. Шунлтаалах хүүхдээ юм харахаараа л авъя гэд. Надад гой харагдаад. Би энийг бас өмсч үзмээр байна. Эсвэргээрээ би харин тийм шунлтай байх ёстой биш үү эмхтэйгээрээ. За, залбаа минь. Чи дараагай дуу муугаа санчаад ирээрээ заа юу? Аав ээж өвөө эмээ дүүдээ хайртай шүү. Хайртай шүү. Залбаагийн гэрээхэнд хайртай шүү. Хайртай шүү. За, баяртай залбаа. Баяртай. Ирээрээ заа юу? За. Бас л ганган л хүүхд юм да. За өнөөдөр би хүүхдүүдээ маш хөөрхөн нэг идүүтэй амьтны тухай дуу бэлдэж ирсэн. Ямар амьтан бэ? Та гараа. Хөөрхөн идүүтэй. Идүүтэй хөөрхөн амьтан. Муур юм болов? Үгүй. Монгол 5 гишүүн байх юм. Ишиг юм болов? Яг зөв. Ирэх цагаан ишиг гээд хөөрхөн дуу байна. За, эхлээд бүгдээрээ ирэх цагаан ишиг гээд дуугаа сонсч үзцгээе. За энэ дууг өмнө сонсчихсон уу? Өмнө нөгөө хасан цаг дээр яг дуулалтыг бол санаж байна. Гэтэ би ерөөсөө сайн мэдэхгүй байна. Тийм үү. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ ирэх цагаан ишиг дуугаа мэдчих авах нь шүү дээ, тийм ээ. За ишиг гэдэг маш хөөрхөн амьтан Монгол одоо 5 гишүүн малын одоо ямааны үр төлөө шүү дээ, тий. Хөөрхий ер нь амьтан болгоны үр төл ийм нялх балчиртай айгу хөөрхөн байдаг шүү дээ, тий. Амир игдүүтэй. За одоо харин бүгдээрээ ирэх цагаан ишгийнхаа үгийг зээжлээ. Ирэх цагаан ишиг гэдэг дуу маань 2 батгтай. Эзэндээ ээлтэй. Эзэндээ ээлтэй. Ижилдээ чимэгтэй. Ижилдээ чимэгтэй. Ирэх цагаан ишиг минь. Ирэх цагаан ишиг минь. Хөөрхөндөө хөөрхөн. Хөөрхөндөө хөөрхөн. Өнөөдөр би хурагчин хүү. Өнөөдөр би хурагчин хүү. Өсгөөрөө би малчин. Өсгөөрөө би малчин хүү. Ирэх цагаан ишгэндээ. Ирэх цагаан ишгэндээ. Хайртай да хайртай. Хайртай да хайртай. Бүрэн мөрөн хүүхдийн нэвтрүүлгийг үздэг бага насны хүүхдүүд маань сурахад маш амархан юм дуу байна. За одоо харин хоёулаа дуугаа аялаж үзье. Эзэндээ ээлтэй, ижилдээ чимэгтэй, ирэх цагаан ишиг минь, хөөрхөндөө хөөрхөн, ирэх цагаан ишиг минь, хөөрхөндөө хөөрхөн. Өнөөдөр би хурагчин хүү, өсгөөрөө малчин, ирэх цагаан ишгэндээ хайртай да хайртай,
эрх цагаан ишгэндээ хайртай. За, ийм хөөрхөн аятад байна. Гэхдээ миний хоолой жоохон дэшээ хүрхгүй байна. Уг нь бол их гоё дуу байна. 5 шүү малынхаа нэгээр нь хөөрхөн гэж магтаж гоё дуулсан дуу байна. Тэгээ бас гоё утгатай мөртлөө маш богинохон цээжлэхэд маш амархан дуу байна. Тийм бааз. Цээжлэхэд ёстой амархан дуу байна. Хөөрхөн үзэгч хүүхдүүд маань эрх цагаан ишиг дуугаа сураад за тэгээ хөөрхөн эрх цагаан ишигнүүдээ бас дуулж өгөөрэй. Аав ээждээ бас дуулж өгөөрэй. За одоо харин бүгдээрээ эрх цагаан ишиг дуугаа дахин нэг удаа сонсоод тэгээд өнөөдрийнхөө дуу сурыг булангаа өндөрлүүлье. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт болон балчир дүүнер чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж, дүүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүүнраасаа хол байлгаарай. Үгүй. За ганцхан өгч. Хамттай хоол штэ би идэхгүй. Ээж нь уг нь гараа гаргаж хичээж хийсэн юмсан. За уцаа хойлоо унти одоо. Унтия миний охин. За. От мичэд төгжээ. Орой шин болсон байна. Охин минь унтаарай. Нэр хүрхгүй наа. Ээж хоцоо гэж байгаач. Яахаараа юм хөөрхөн байдаг байна. За. Ганцхан л удаа штэ. За. Ээж. Энийг хардаа. Бүх намгуудын од мэлхий. Биш. Харин тийм ямар хөөрхөн юм бэ? Ээж, та мэлхийгч рүү залгаад миний охинд бүвэн дуулаад өгөө гэж хэлчихдэггүй. Юу яриад байгаа юм бэ? Юу гэж бэлхийн манад ээж дуулж их юм бэ миний охин? Одоо унтъя. Ээж. За. Ээж нь юу ч гэсэн ирээд л үсгэс. Бэн үү? Хулганагч, та сайн уу? Энэ өрөө ямар ажиллаар залгаж байна? Их чинь нэг эрг бяцхан гүлчгээтэй штэ. Тэр маань харин заавал чамаар дуулуулж иж унтна гэ болтгүй. Их минь дүүн ёстой амжихгүй. Өдөржингөө дуусаар байгаад хоолой минь сүж өрхлөө. Их чинь чамайг л гээ залгасан. Миний дүү ганцхан дуулаад өчгөл дөө. Маргааш дүүн олон баяр дээр очиж дуулна. Одоо жоохон хоолойгоо амрах хэвээр. Гуйж штэ. За. Таны гуйж байгаа болохоор л очиж байгаа штэ. За, баярлалаа мэлхий дүү минь. За. Хөөх, ямар хөөрхөн охин бэ? Зургаад оруулж явах уу? За тэгье. За одоо охин минь ундаж амрах цаг болж. Их чинь гоё бүүн дадуулж өгье. Од мичэд төгжээ яхуу. Орой шин болсон байна охин минь. Унтаарай охин минь. Урах
Уулахын улаан нарнаар жаргал дөрөн сэрээрээ яхуу. Ясаа идчихэж байгаа юм уу? Ямар заваа юм бэ? Яг одоо манай гэрээс яв. Юу гэнэ чи? Чи сая намайг хөөснө үү? Намайг урьж гуйж дуулуулдаг болохоос хөөж тож байсан удаагүй. Ер нь чи яасан их цахалцсан гүлчих вэ? Тэгж иж болохгүй штэ миний охин. Бушуух уучлахгүй. Үгүй. Уучлаарай миний дүү. Та нэрхэн дэмцэн гүлчгэдөө хэлт сургаж баймар юм да. Бусдыг хүндэлж бай гэж. Тэгж иж болохгүй штэ миний охин. Үгүй. За одоо унтъя. Hello одоо унтъя. Ганцхан минут. За ганцхан минут штэ. Ээж. Энийг хартаа. Алло. Гахаагч байна. Гахаагч ямар гоё ганган дэгж юм бэ? Ээж. Та гахаагч руу залгаад миний охинд бүгэнд дуулаад өг гэж хэлчихдэг үү? Юу гэж гахаа манад иж зуулах вэ миний охин? Одоо унтъя л та. Ээж. Та миний ээж ли бол гахаагч яг одоо авчир. За. Ээж нь гахаагч руу яриад л үзье. Бэнэ. Сайн уу ихчээ? Сайн уу гахаад уу? Сайн. Та энэ хоёроо ямар хэрэгээ залгасан юм бол? Их чинь нэг эрэх бяцхан гүлчгээтэй штэ. Тэр маань харин заавал чамаар дуулуулж иж унтна гэд болдгүй. Өө ихчээ дүүн ёстой амжихгүй штэ. Ихчээ бид хороо унтуулах гал байж гин. Их чинь 2 сар гоо сайхны ирэх үгүй. Тэхүү. Хөөх ямар гоё. За ихчээ тэгвэл би таныг гэж бодоод очиж байгаа шүү. За баярлалаа миний дүү. За охин минь аль унтъя? Гахаач. За аль унтъя? Одмичээ түгжээ. Оройшин болсон байна охин минь унтаж амраарай. Өглөөс их чинь төмөсний хас өгөн шүү. Амттай будаач би охин минь. Унтаарай. Юу вэ? Ямар заваа юм бэ? Би тийм мэддгүү. Тэлэж байгаа гахгүй гэд сонинд дуулаад байгаа. Манай гэрээс яв. Юу гинэ чи? Ихчээ би олон таараа өмүүлж байгаа. Гэхдээ танаа энэ ирэх гүлч шиг ийм зулцаг анх удаага л харлаа. Та чирээ миний дүү. Буруу хүмүүжүүлж байгаа юм байна да хүүхдээ. Яах гэж тэгдэг юм бэ миний охин? Тэгэж болохгүй штий. Тэр чи өөрөө л намайг төмснээс идүүлэн гэдээсэн шүү. Би чамайг нэг зодохгүй бол болохгүй нэ. Байчи. Оо да. Ээжийнх нь буруу. Ээжигээ уучлаарай. Үхэрэгч ямар гоё хувцас өмсдөм бэ? Тэг бүр захирлан гэж шít. Тийм үү. Та үхэрэгч рүү залгаад миний охинд бүгэнд дуулаад өчөх гэж хэлчихдэг үү? Юу гэж үхэр манад ээж дуулах вэ миний охин? Ээж үхэрэгчийг би ирвэл яг унтад. Яг унтах юм уу? За. Ээж нь үхэрэгчийн дуудаад ирээ заяа. За. Сайн уу өхөр дүү минь? Өмбөө. Сайн. Та чи ингэд хин бэлээ? Чи намайг танихгүй байх нь аргагүй. Би чамайг жоохон байхад чинь хардаг байсан та. Өө, одоо л танилаа. Олон жил өнгөрсөн болохоор таньсангүй шít. Өмбөө. Та минь ингэд ямар хэрэгээр ярьж ин да? Их чи нэг хөөхөн бяцхан гүлчгээтэй юм л та. Тэр маань харин заавал чамаар тулуулж иж унтна гэд болдгүй. Надаар уу? Тийм ээ. Би ч нэг гой дуулаад байдаггүй. Өмбөө. Гэхдээ яах вэ? Таныг гээд очиод дуулаад өгье. Өмбөө. За баярлалаа өхөр дүү минь. Үхэрэгч. Яасан хөөрхөн гүлчгийвэ? Алидэ. Одоо ми чид төгчээ. Өмбөө. Оройшин болсон байна. Өмбөө. Ах мен хөөрхөн жижигхэн толгоон дээр нь томоос том маш том ивэр ургаарэ. Миний жижигхэн
ивэр ургана гэж үү? Тийм аа охин минь. Маш том ивэр ургана. Яасан муу ёртой юм бэ? Яг одоо манай гэрээс яв. Юуг нэ чи? Яасан их захгүй гүлчихвэ? Уучлаарай миний дүү. Тэгж хэлж болохгүй штэ миний охин. Уучлахгүй. Миний тугал байсан болов уу? Чамайг ганц өшөглөл унгаах юм да. Би чамайг нэг зодохгүй болохгүй нэ. Бэ чи. За. Ээжийн буруу уучлаарай. Битгийл миний охин. Хөөхөн нүдэн муу хаална. Битгийл аа миний охин. Битгийл. Ямар гоё дуу вэ? Энд чинь бидний заналтайсан муур. Муура. Наш амара тэр. Намайг чи дуудаа юу? Ухаантай хэн. Миний утсыг үзэх юм уу? Хүү ээж, та гараа. Үгүй юу яриад байгаа юм бэ? Гарахгүй болохгүй. Муур найз ба надад дуудаж өгч чинь гараач дээ. Унтмаар байна гэлүү. Ээж. Үгүй яасан бэ миний охин? Үгүй ээжийнхэн буруу. Ээж нөхнөө баллах шахлаа. Үгүй миний л буруу. Би л ээж хаа өгөнд ороогүйгээс бүх муу зүйл болох шахлаа. Энэ хорвоо дээр ээж юм л бөгөөнд хамгийн сайхан нь юм бэ. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт болон балчир дүүнер чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж, дүүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүүнраасаа хол байлгаарай.